хүндэт үзэгчтэй. Entertainment News урлагийн мэдээллийн хөтөлбөрийн энэ удаагийн дугаар эхэлж байна. Анхаарлаа хандуулсан. Жуулчны идэвхтэй улирал эхэлж байгаатай холбогдуулан манай хэд хэдэн компаниуд хамтран Delta Монгол наадмыг энэ сарын 17-нд Сүхбаатарын талбайд зохион байгууллаа. Энэ өдөр ардын урлагийн тоглолт, Монголын үндэсний хувцсны парад, үндэсний хувцсны загварын тоглолт, үндэстэн ясны бүжиг, нийтийн цэнгэн бүжиг зэрэг олон арга хэмжээнүүд зохион байгуулагдсан юм байна. Манайд энэ жилийн санал ирсэн урд урдны жилүүдэд явагдчихсан гэсэн энэ жил манай хаанх удаага энэ Delta Монгол өдрөлтөд оролцож байгаа. Монгол үндэснийхээ хувцсыг түгээн дэлгэрүүлэх, Монгол үндэснийхээ хувцаараа нэг өдөрчсөн хүмүүс бүгдээрээ гоёд талбай дээр цогцох тийм парад маягийн өдрөлтийг зохион байгуулж уламжлалт болгон зохион байгуулъя гэсэн саналыг аялжуулчдын холбоо, аялжуулчдын яам, хотын цэгцийн албаас манай санал тавьсан. Тэгээ бидний надад анх оролцож байна. Манайхаа жуулчид зориулсан хөтөлбөр өдөр болго өөрийнхөө байран дээр 6 цагаас жуулчид зориулсан ардын язгуур урлагийн тоглолттой загварын фэшн үзүүлбэртэй хамт тоглож байгаа өдөр болгон 6 цагаас Монгол үндэснийхээ хувцсыг залуучуудад өмсөж сурахын тулд дорго модель агентлаг хичээлүүлж байгаа. Тэгэхээр манай хүүхдүүд бас Монгол үндэснийхээ хувцсыг өмсөхдөө ямар нам төрхтэй байх вэ гэдэг одоо тэр бүх яс чагийг суралцж байгаа. Тэгэхээр манай дээр бас аялжуулалт зориулсан жуулчны хөтөлбөрөөс гадна дорго модель агентлаг манаас үйл ажиллагаагаа явуулж байгаа. Энэ удаад бид нар бас энэ үйл ажиллагаанд оролцож байгаа маш баяртай байна. Дараагийн жил бас уламжлалаа бид нар оролцох болно. Delta Монгол арга хэмжээнд оролцож байгаа сэтгэл өндөр. Тэгээд яг одоо миний өмсөн хувцаалаа мандхай хувцастай. Тэгээд гадуураа одоо уучтай, дотоороо маш гоё тийм нээлттэй, бортгон одоо тийм хэлбэрийн малгайтай тийм хувцас байна. Урд нь бол хас ихнэр хувцсыг өмсөж байгаа. Тэгээд ер нь үндэсний хувцснуудаа ер нь бүгдийг өмсөж байсан. Мөн хамгийн сайхан Delta-гоос хамгийн бяцхан үндэсний хувцастай хөвгүүд, нийтийн бүчийн шилдэг хос, хамгийн ахмад настай хос, гадаадын жишний шилдэг хос зэрэг төрлөөр хамгийн шалгаруулж урамшуулах ажээ. Монголын нүүдэлчин ард түмний соёл иргэншил, ёс заншлын өв уламжлалыг дотоод гадаадын жуулчид ард түмэндээ сурталчлан таниулахын зэрэгцээ хүүхэд залуучуудад нүүдэлчин үндэснийхээ түүх соёлоор бахархах, хайрдан дэйлэх хүслийг төлөвшүүлэх зорилгоор ийм ажил зохиож байгаа ажээ. Энэхүү наадмыг Монгол Costumes компаниас санаачилж, ерөнхий зохион байгуулагчаар Улаанбаатар хотын захирагчийн ажлын ял, хамтран зохион байгуулагчаар Замтайвар аялал жуулчлалын яам, Монголын аялал жуулчлалын холбоо, нийслэлийн соёл урлагийн газар, хүүхэд залуучуудын газар, Улаанбаатар чуулга, Шилмэл загвар, Монгол гэр хожирт компаниас дэмжиж оролцох юм байна. Монголын орчуудын эвлийн хорооны уран зургийн галерейд уран зураг, баримл, монгол зураг, каллиграф болон гар урлал чимэглэлийн төрлийн нийт 90 гаруй бүтээлчийн 140 гаруй бүтээл багтсан миний их орон үзэсгэлэн нэгдээд байна. Энэ үзэсгэлэн бол ер нь дөсг урлагийн бүхэл зүйлээр ордог, төр зүйлээр ордог л доо. За энд бол уран зураг, зураасан зураг, уран баримл, за уран дархан, ардын урлаг, шимэглийн урлаг тийм ээ, монгол зураг. Ерөөсөө энэ зүйлээр нь тавигдаагүй тэм төрөл зүйлүүд байхгүй л дээ. Үзэсгэлэнгийн нэг онцлог нь бас сонирхсан бүтээлээ бас худалдаж авах. Бас зураачид өөрсдөө энэ бүтээлээ зарж борлуулахд бас тэм тас болдог. Монгол уран бичлэг гэж байна. За энэ талаар бол бүтээлийн хийдэг зураачд бол нэлээд олон гарч ирсэн. За энд бол одоо Бат төмөр гэж одоо нэртэй уран бичээч бүтээл байна. За тэгэл Тамир, Арагч, Ганбаатар, Бат Эрдэнэ Тамир гэл тийм олон уран бүтээлчд гарсан л та. За тэгэхээр Батбаяр гээл. За энэ хүн бол бас зарим нь бүтээлийн тавигдсан байна. Сая одоо энэ Хүй 7 хотогт бас соёлын наадам боллоо шүү дээ. За энэ дээр бол бас тэд нэр бас уран бичлэг бичиж хүмүүст үзэгчд үйлчилсэн байгаа. Ер нь бол монгол бичигч өөрөө их гоё дээрээ сайхан татж орж ирдэг. Тэгээд ер нь биерийг бол салахгүйгээр явж байна. Тэгээ их гоё одоо амтны дүрсж оруулж болж байна. Их гоё татлага, их гоё чилээтэй. Сэтгэлийн эмоц, сэтгэлийн хөдлөл их айхтар шингэж байна. Энэ хятад Япон солонгосыг болохоор биер бол салдаг. Ингээд нэг зураач нуруу татаа, шилб татаад нэг гэж сорж ирээд ингээд салгаал нэг бүрийн хэлэл ингээд яваад байна. Манай Монгол гэдэг бол ерөөс нь татлагууд ерөөс нь тасрахгүйгээр ерөөсөө сүүлд нь хамгийн сүүлд нь цэгийг хийчдэг ч юм уу. Ер нь өвөр Монгол бол хятадын нөлөөгөөр нэлээд хөгжсөн байдгийг. Гэвч бас жоохон хятад шинжтэй. Манай Монголын бол харин жинхэнэ цэвэр Монгол дэг уламжлалтаараа тулгуурлаад их сонин өөрмөц бичлэг гарч ирж байгаа. За энд бол одоо үзэсгэлэнд бас хэд хэдэн бүтээл харагдж байна л да. Үзэсгэлэн Ахмад болон дунд үеийн уран бүтээлчид дүрслэг урлагийн хөгжлийн хүрээг улам үргэлжлүүлэн хөгжүүлж яадаг шин залуу урчуудыг хамарч чадлаа. Урлагийн гавь зүтгэлдэн цэрэн дондог, мөнх, сүхэ, цогцол, төрөн саяргалт баримлж амгалан Монголын урчуудын эвлийн нэрэмж чагналт гунгаа, содном цэрэн, Ганбат, Бат төмөр, оюун чимэг, инх даваа, Бат мөх, Монгол улсын соёлын иргэний ажилтан Буд, Амгаланбаатар болон зураач Насан Цэнгэл, залуу авислаг баримлж Төвдөнд орж зураач Азбаяр, Цолонбаяр зэрэг олон уран бүтээлчдийн уур ухаан авяас бэлэг хөдөлмөр шингэсэн олон сайхан бүтээл тавигдсан байна.
Би продакшны захирал Дуучин болд өнгөрсөн 150 мянган залуучуудыг цуглуулсан нүсэр шоу тоглолт зохион байгуулсан билээ. Тэгвэл түүний тоглолтын DVD үзэгч та бүхний гар дээр ирэхэд бэлэн болоод байна. Амьдралын гол дүр гэдэг цомгоо хүмүүс бүгдээр амьд чаа. Энэ цомог маань худалдаанд гаргаас баг хугацаа өнгөрлөө. Эмзэг дэлбэ. Тэгээд гигант ом гэсэн дууны клипүүд маань гарсан. Hero Entertainment-ийнхэнтэй сая Бээжин хотод өөрийнхөө нулимснаас харамсан хайр гэдэг нэртэй дуун дээр клипний зураг авалт хийлгээд ирж байна. Тэгэд энэ дуу маань бол яг ямар сэдвэр хийж байгаа юм бэ гэхээр 1960-аад оны үед Монголын хэл дээр хятад Монголын хэл дээр болсон одоо үйл явдлаас сэтгэлэн хийсэн ийм клип байгаа. Дараагийн гаргасан зүйл маань гэх юм бол энэ DVD байгаа. Энэ DVD маань ямар учиртай юм бэ гэхээр миний 2007 оны 9 сарын 8-нд болсон төвзөнгөлт хүрээлэнд болсон тоглолтын маань яг DVD байгаа. Тэгээд энэ DVD ерөнхийдөө хоёр CD-нээс бүрдсэн. Эхний CD-н дээр нь яг тоглолт төр чигээрээ, хоёр дахь CD-н дээр нь одоо 440 гэрч цомгийн бүх дууны клипүүд. За тэгээд манай одоо хамтран ажилласан усуудын маань яриа. Тэгээд клипний хар материалууд, сонирхолтой материалууд гээд маш одоо өргөн хэмжээний сонирхолтой материалууд орсон. Ийм DVD маань одоо утгагүй худалдаанд гарах гэж байна. Тэгээд энэний бүх одоо найруулгын ажлыг бол Hero Entertainment-ийн хийлээ. За тэгээд энэ тоглолтын маань бичлэгийг бол TV9, TV5-ын одоо телевизийн одоо маш олон камер, маш олон хүний бүрэлдэхүүнтэйгээр энэ тоглолтыг DVD-нд зориулж бүр бичлэгийг хийсэн байгаа. Миний хувьд гэх юм бол клипний ажлууд араараас явж байна. За тэгээд продакшн ажиллаж гисэн араараас явагдаж байна. Ойр нэлээд ажиллагтай байгаа. Тэгээд энэ клипэндээ зориулаад төлөвсөж гисэн бас одоо жирийн нэгэн тийм цэргийн одоо хүүгийн стилээр үсээ хүртэл одоо асуулж имижэндээ хүртэл одоо өөрчлөлт хийж байгаа. Дуучин болдын амьдралын гол дүр CD хэдий худалдаанд гараад нэлээд хугацаа өнгөрсөн ч эрэлт хэрэгцээ ихтэй байгаа бөгөөд хэд хэдэн дуугаа клипжүүлээд авсан дуучин байна. Нулимснаас харамсан хайр хэмээх дундаа Hero Entertainment-аар клип хийлээд байгаа бөгөөд зураг авалтыг хөдөө хот хил дээр бүр хятадд ч авч байгаа юм байна. Клипний гол дүр дуучин болд мөн Hero Entertainment хөтлөгчийн курсын төгсөгч Бат Жимэг хэмээх охин тоглож байгаа гинэ. Хэдэн ормын дараа Entertainment News урлагийн мэдээлэл хөтөлбөрөөр үргэлжлүүлэн хүлээн авч үзнэ үү? Unitel Corporation 2 нас хүрлээ. 2 жилийн ойн баяраа тохиолдуулан дараа төлбөрт Dream Life үйлчилгээнийхээ шинэ хэрэглэгчидтэй бүртгэлийн хураамжийг нь 50% хөнгөлж, дээрэс нь гарын бэлэгтэй. Нийт хэрэглэгч нартаа ашиглаж байгаа хугацаанаас нь хамааран сүлжээндээ 15-аас 60 минут үнэгүй ярих хэрэг бэлэг барьж байна. Бидэнтэй үргэлж хамт байсан хэрэглэгч таньда баярлалаа. Таны насан туршийн үнэн чанд Unitel Corporation. Unitel Corporation 2 нас хүрлээ. 2 жилийн он баяраа тохиолдуулан дараа төлбөрт My Life үйлчилгээнийхээ шинэ хэрэглэгчидтэй бүртгэлийн хураамжийг нь 70% хөнгөлж, дээрэс нь гарын бэлэгтэй. Харин нийт хэрэглэгч нартаа ашиглаж байгаа хугацаанаас нь хамааран сүлжээндээ 30-аас 100 минут үнэгүй ярих ихээр бэлэг барьж байна. Бидэнтэй үргэлж хамт байсан хэрэглэгч таньда баярлалаа. Таны насан туршийн үнэн чанд Unitel Corporation. Та бидний сайн мэдэх Зүкийн хаусын хамт олон 100 цагийн жуулчтай зориулсан хөтөлбөртөд орж эхлэх байгаа бөгөөд өдөр бүр 16, 18, 20 цагуудаас сарны чулуу чуулгын хамт олон тоглолтоо тоглож байгаа юм байна. Та бүхэндээ сарны чулуу дуу бүжгийн чуулгын өмнөөс энэ өдрийн сайхан мэндийг хүргэе. Тэгэхээр сарны чулуу чуулга маань байгуулагдсан цагаас хойш уран бүтээл туйрвсаар яваа. За нодлон бид одоо 5 жилийнхаа хэлээ. За энэ жил бас л яг жил болгон хийдэг жуулчдаа зориулсан уран бүтээл хийж байна. За энэхүү уран бүтээл маань их Монголын хөх тэнгэрийн уянга нэртэй. За урдны 5 жилээс одоо тоглож исэн тэр уран бүтээлүүдээс бас онцлог зүйлүүд их бий. За энэ дэр бид нар одоо дурдж хэлэхэд Монголын одоо сайхан олон сайхан магтаалуудын уул талаа магтсан тийм ээ. Энэ магтаалуудыг бид нар бас арай жоохон өөр маягаар арай жоохон бас шинчилж хуучин болвол ихэнх байгууллагууд алтай магтаал гэж явдаг байсан бол энэ маань бол бас их ондоо чиглэл рүү хандлага руу орсон байгаа. За мөн бид одоо төрийн сорилт хөгжмийн зохиолч Шарвын тал дундах цэцэг бүжиг гэсэн сайхан одоо оркестрийн номерыг энэ жил үзэгч түмэндээ бэлэг барьж байна. За энэ маань бол үнэхээр Монголын талд одоо ихшгэлж байгаа үнэхээр энэ төр дүр төрхийг бол харуулж чаддаг. Энийг маань одоо өнөөдөр сонирхон үзэж байгаа жуулчид маань хэллээ. За мөн одоо Монголын бас их олон хөгжмийн зохиолчлоос их өндөр үнэлгээ авсан ийм номер байгаа.
Бүжгийн хувьд гэх юм бол бид нар мөн адил одоо шинчилсэн энэ жил одоо шинэ уран бүтээл хийсэн одоо онгодын дуу гэдэг одоо бөөгийн сайхан онгодын дуу бүжгийн жүжиг хийлээ. Энэ бүжгийн жүжигийнхаа одоо суйт төгсгөлөөр бид бүхэн өнөөдөр энэ жуулчид өргөн барьж байна. За тэр төгсгөл маань болохоор хар бөө, цагаан бөө, удган нарын шинж, онцлог. За юугаараа эднэр маань одоо бөө гэдэг чинь ер нь юу юм бэ? Юугаараа онцлог юм бэ? За шашин талаас нь харах уу, урлаг талаас нь харах уу гэдэг их олон сайхан сонирхолтой номеруудыг бид нэр бэлдсэн байгаа. Юуны өмнө одоо бид бүхэнтэй хамтарч ажилладаг аялал жуулчлалын байгууллагууд, төрийн байгууллагууд, төрийн бус байгууллагуудаа үргэлж одоо баяртай явдаг энэ уран бүтээлчдийн өмнөөс хэлмээр байна. Энэ удаа ч гэсэн бид нар өдөрт 3 удаа тоглож байна. 16 цагаас 18 цагаас 20 цагаас. За манай тоглолт бол 2008 оны 10 дугаар сарын 20 хүртэл үргэлжлэнэ. За энэ хугацаанд та бүхэн маань шинэлэг бүгдийг одоо нэг дороос үзүүлээд шинэ уран бүтээлийг залуу уран бүтээлчд яаж туйрвдгийг тэмээ харуулахыг одоо зоримоор байвал хүсмээр байвал манай чуулгад хандаж хүрэлцэн ирээрэй гэж хүсэх байна. Сарны чулуу чуулгын хамт олон өөрсдийн шинэ цомгийг гаргаж байгаа бөгөөд энэхүү онгодын дуу нэртэй цомог нь 8 дугаар сарын 1-ээс зуулчдын гар дээр очиход бэлэн болоод байна. Үүнээс гадна жуулчид болон үзэгч олон та бүхэндээ өөрсдийн DVD-гээ шинжилэн гаргасан байна. Мөн тус чуулгын хамт олон зөвхөн тоглолт зохион байгуулахаас гадна Зүкээ хаусын нэг давхартаа Сүвнэр хаус өөрсдийн захиалгаар Монгол модон Google болон Монголынхаа үзэсгэлэн газруудаар ахуулсан Сарны чулуу чуулгантай Открет зэрэг Монголоос үрдчилсэн олон зүйлсийг зарж эхлээд байна. Оюутан залуучуудын амралтыг тохиолдуулан Тэнгис кино театрт Universal Pictures-ийн бүтээл Wanted, DreamWorks-ийн бүтээл Kung Fu Panda зэрэг сонирхолтой кинонууд гарч эхлээд байна. Тэнгис кино театр одоо дэлгэцнээ дэлхийн сая үзэгчдийг байлдан дагуулж байгаа Kung Fu Panda буюу ийм хөөрхөн гүнгэлтэй киног гаргаад байна. Мөн одоо манай Тэнгис кино театрын дэлгэцнээ дөнгөс саяхан нээлттэй хийгээд дэлхийд даяар нээлттэй хийгээд тун удааг байгаа Wanted буюу онц аюултай гэдэг Анжелина Жоли гэдэг алдагтай жүжигчний гол дүрдэн тоглосон кино байгаа. Энэ кино бол Холливуудын болон дэлхийд даяар одоо тесрэлт болж байгаа. Бокс оффист бол тэргүүлж байгаа. Оросын зах зээл дээр бас маш өндөр рейтингтэй явж байгаа ийм сонирхолтой кино байгаа. Энэ кинонод бол дөнгөс саяхан дэлхийд дээр нээлттэй хийсэн. Дэлхийн үзэгчтэй цуг Монголынхаа үзэгчдийг цуг алхуулахын тулд энэ киноны нээлтийг бол дөнгөс саяхан хийгээд байна. Энэ кинон бол сүүлийн үеийн Холливуудын кинондаас өөр хяналтбарыг хийгдсэн. Холливуудад одоо Оросын найруулагчийг урьж авчиж хийлгсэн юм кино байгаа. Энэ Оросын найруулагч нь өөрөө бол Ночной дозор, Немной дозор гэдэг сонирхолтой кинодыг хийж исэн ийм сонирхолтой найруулагч Холливуудтай алдарч үрэгчтэй хамтарч хийсэн ийм кино байгаа. Энэ кино нь бол манай Тэнгис кино театрын дэлгэцнээ гараад тун удаагүй байна. Залуучууд энэ кино бүгдээрээ үзэж киноны өөр мэдрэмжийг аваад жинхэнэ кино театрт нь үзэж мэдрэхийг та бүхнийг урьж байна. 25 настай Вэс энэ дэлхий дээр өөрийн амьдралдаа сэтгэл дундуур явдаг нэгэн. Дарган түүнийг дандаа хуурдаг, найз охин нь түүнд анхаарал тавьдаггүй. Өдрөөс өдөрт түүний амьдрал хогийн ургамал шиг болсоор л байв. Гэвч түүний энэ байдал Фокстой танилцах хүртэл үргэлжлэх болно. Түүний эцгийн үхлийн дараа Фокс түүний ах トゥ угийн холбоонд өрнө. Энэ нууцлах холбоо түүний эцгийнхээ өшөөг авах эрч хүчийг өгч байв. Фокс түүнд цахилгаан мэт сэтгэж гайхалтай хурцтайгаар гүйцэтгийг зааж байлаа. Ах トゥ угийн холбооны нууцлаг үдэрлэгч Слон түүнд мөрөөдөж байсан амьдралаа олоход нь туслах болжээ. Удалгүй Вэс түүний гим зэмгүй мэд харагдах холбоотнууд нь тийм ч тэр хүмүүс биш болохыг ойлгоно. Ийхүү кино хэрхэн үргэлжлэхийг тэнгис дэрж үзээрэй. Саяхан соёл урлагийн сургуулийн уртын дууны ангийг амжилттай дүүргэсэн Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан Дуучин Цаваагийн хамгийн дундаа сонцгой хэмээх 14 дуунаас бүтсэн шин цомог сонсогч олны гар дээр ирлээ. За тэгэхээр хамгийн дундаа сонцгой гэсэн нэртэй шин цомог гаргаж байгаа маш их баяртай байна. Ингээд энэ уран бүтээл маань ялангуяа Анир студийн уран бүтээлчид алтан хоёрыг хөгжмийн хариулагч энэ маш тус болсон байна. Энэ шин цомгийн анхны клипийг одоо Hero Entertainment-тай хамтарч тун удахгүй зургийг гаргаж байгаа маш их баяртай байна. Энэхүү сэдэндээ Монгол Улсын гавь жүжигчин талантай Цэргийн дуу бүжиг эрдмийн чуулган дуучин Хүрлбаатар, Classic Jam хамтлагийн дуучин их тайван зэрэг дуучидтай хамтарч дуусан бөгөөд мөн өөрийн саяхан дургсан мэргэжлийнхаа дагуу олон сайхан уртын дууг дуулж сонсогч олондоо хүрэхээр зорьсон байна. Уншигч олон та бидний оюуны цар хүрээг дэлж байдаг интерномын их дэлгүүр шин салбараа Улсын их дэлгүүрийн зүүн талд галерей их дэлгүүрийн 1-р давхарт нээсэн бөгөөд уншигч олон та бүхэнд шинэ ном зохиолуудаараа бэлгэрж байна. За юуны өмнө интерном номын их дэлгүүр маань саяхан 7 сарын 7-ны өдөр шинэ номын дэлгүүр болох номын дэлгүүрийн салбараа нээсэн байгаа. Энэ их дэлгүүрийн зүүн талын галерей шопинг плазагийн 1 давхарт байрлаж байгаа. Салбар дээр маань интерном номын их дэлгүүрт байгаа бүх номын худалдаа гарч байгаа. Дээрээс нь бичиг хэргийн худалдаа, бэлэг дурсгал болон CD-ний худалдаа тун удахгүй төрөлжиж гарах болно гэдгийг хэлэхэд бас таатай байна. За тэгээд энэ удаад шинээр ирсэн номноос гэвэл
Монс өдөр хэвлэлийн газраас дэлхийн сонгодог зохиолуудыг орчуулж уншигчдад хүргэдэг байгаа. Тэгээ энэ удаад Theodore Dreiserийн Америкийн мэдлэг авдал хэмээх романыг орчуулан гаргасан байгаа. Энэхүү зохиол нь энэ уг зохиолчийг хамгийн нэр алдарт хүрэхэд нь нөлөөсөн хамгийн сайн зохиол нь болсон зохиол байгаа. Монгол хэл дээр бүрийхээр орчуулагдсан гараад байгаа. За мөн нэг сонирхолтой ном ирсэн амьдралын дараах нууцаас хэмээх ном гарсан байгаа. Энэ болохоор Тэнгэрийн орноор аялсан хүний бодит түүхээс сэдвлэн гаргасан ном байгаа. Энэ 15,000 төгрөгийн үнэтэй худалдаалагдж байна. Хүүхэд багчууд залуусын маань сонирхон уншдаг Slam Dunk цувралын 4-р цуврал нь шинээр хэвлэгдэн гараад байгаа. Гол Баатар нэртэйгээр тэгээд өмнөх 3 цувралыг авч уншсан хүмүүс бол ерөнхийдөө дараагийн цуврал нь гараасаа гэж хүсэн хүлээж ирсэн баг. Тэгээд энэ цуврал нь гарсан зуныхаа амралтаараас авч уншаарай гэж хэлмээр. Энэхүү салбар дэлгүүртээ номын худалдаа явуулаад зогсохгүй бичих хэрэг CD-ний тасгуудтай бөгөөд та өөрийн сонирхсан ном зохиол CD-нүүдээ өргөн сонголттойгоор худалдаа авах боломжтой юм а. Мөн хүүхэд багчууд оюутан залуус та бүхэндээ зуны амралтанд зориулж олон шин сонирхолтой номыг худалдаалж эхлээд байна. Хэдэн орны дараа та бүхэн гадаад мэдээгээ хүлээн авна уу? Unitel Corporate 2 нас хүрлээ. 2 жилийн он баяраа тохиолдуулан урьдчилсан төлбөрт Happy Life үйлчилгээний шинэ дугаарыг ердөө 5,000 төгрөг болгож дээрээс нь гарын гэлхтэй. Харин нийт хэрэглэгчидтэй 500, 1000, 3,000 төгрөгийн картын цэнэглэлт бүрт 5-аас 30 мессеж сүлжээндээ үнэгүй бичихээр 5,000, 10,000 төгрөгийн картын цэнэглэлт бүрт 5-аас 10 минут сүлжээндээ үнэгүй ярих хэрэгээр бэлэг болж байна. Бидэнтэй үргэлж хамт байсан хэрэглэгч таньда баярлалаа. Таны насан туршийн үнэн чамд Unitel Corporate. Монголын үндэсний дэд сургууль банк санхүү нэгтлэн бодох гадаад худалдаа, гайл, аялал жуулчлал, зочид буудал, газар зохион байгуулалт, уул уурхай програм хангамж, гадаад хэл судлал, олон улсын харилцаа зэрэг өдрийн ангиудаа. Нэгтлэн бодох бүртгэл эрх зүйн өдрийн ичнэ магистрийн ангиудад эсэлтэ авч эхэллээ. Та дотоодын 10 гаруй компанид цагийн ажлаар бүрэн хамрагдаж, Ази Европын хамтын ажиллагааны орнуудад $1,000 хүртэлх цалинтай дарлахад хамрагдана. Мөн өөрийн сургуулийн сургалтын төлбөрөөрөө 3 дэх курстэй Солонгос улсын ихтэй сургуульд суралцах боломжийг бид олгодог. Топ менежер цолтой, бакалавр, магистр зэрэгтэй шинэ нэрний төгс өдөрдөгчийг бид бэлтгэн. Та мэрэгчлээ зөв сонгоод Монголын үндэсний дэд сургуулийг зориорой. Сүүлийн үед Холливуудын оддын дунд хүүхэд төрүүлэх мод дэлгэрээд байгаа хэд хэлсдэггүй. Тэгвэл Брэд Питт ба Анжелина Жоли нар дахин 2 их хүүхэдтэй болсон бол мөн жүжигчин Никол Кидман болон түүний нөхөр Кейт Урбан нар өнгөрсөн даваа гарагт охиндоо болсон байна. Брэд Питт ба Анжелина Жоли нар 6 хүүхэдтэй харин бараг л бүрэлдэж гүйцэж байна. Гэрлээг усын шинэ хүүхдүүд болох Нокс Леон болон Вивайн Марклин нар Францын Ниц хотын Линвалийн эмнэлэгт эсмийн төржээ. Нокс хүн 5.3 кг бол охин Вивайн 5 кг жинтэй мэнлэв. Хүүхдүүдийн бие сайн байгаа бөгөөд ээжийн бие ч дажгүй байгаа гинэ. Миссас ламжилтаа өгдөж Брэд Питт үргэлжил их нэрийн хажууд байсан хэмээн эмнэлгийн ажилтнууд ярьлаа. Харин жүжигчин Никол Кидман болон түүний нөхөр Кейт Урбан нар өнгөрсөн даваа гарагт охинтой болсон бөгөөд охиндоо Кидман Урбан хэмээх нэр өгчээ. Ээж болон охины бие маш сайн байгаа талаар жүжигчний хэвлэлийн төлөөлөгч Паул Френдлич мэдээсэн байна. Мөн тэрээр хизээч өөр дүмн нь ийм их аз жаргалтай харагдаж байгаагүй хэмээн Никол Кидманы гэр бүлийнхэн ярьжээ. Удахгүй мэдлэг шинэ хүний Кейт Урбан хэрхэн тэсэн ядан хүлээж байгаа болон тэрээр сайн аав байх талаар суралцж байгаа тухай өнгөрсөн 6 дугаар сард Никол Кидман хэвлэлд ярьсан юм байна. Америкийн нэгдсэн улсын pop out Britney Spears шинэ цомог гаргахаар ажиллаж байгаа талаар түүний цомог дээр хамтран ажиллаж байгаа продюсер өчигдөр мэдээлэв. Britney нэг хэсэг сэтгцийн өөрчлөлтөнд орж, эмнэлгийн хяналтанд орж, ойр дотныхныхоо сэтгэлийг зовоосон зан аваар гаргаж байсан үеэсээ гарахаар хичээж байгаа юм. 26 настай дуучин бүсгүй Spears нөхрөөсөө салсны дараа докторгүй зан авиртай буруу зуршилтаагаас болж 2 хүүгээ өөр дээрээ авч авсрамжлах эрхийг алдсан билээ. Тэрээр 2 хүүгээ өөр дээрээ авахын тулд бүхий л аргыг хэрэглэж байгаа бөгөөд буруу зуршлаасаа салж толгойнхаа үсийг хусч гартаа барьсан шүхрээр гэрэл зурагчны машин руу халтаж байжээ. Огцом докторгүй зан авираа засах хэмжлэгээ хийлгэхэд өнгөрсөн 18 сарын ихэнхийг зарцуулсан байна. Холливуудын алдартай жүжигчид болох Julia Roberts, Tom Hanks, Bruce Willis, Jack Nicholson нар хамтран нэгэн маш сонирхолтой тоглолтыг зохион байгуулах гэж байна. 10 дугаар сарын 27-нд болох уг тоглолт Сан Франциско хотын алдартай залуудын нэг Дэвид Симфони хоол болох бөгөөд жүжигчин алдар зохиолч Эрнест Хемингуэй, Мир Ника Адамс буюу Ник Адамсын ертөнц хэмээх зохиолыг симфони оркестрийн аянд уушгах гинэ. Билетийн бүх орлого The Painted зураг хэмээх өвчтөе хүүхдүүдэд туслах санд орох юм байна.
Сайхан гэрэлсэн Мариа Кэригийн нөхөр Ник Кэнон Лас Вегаст иржээ. Харамсалтай нь түүнтэй хамт Мариа эрэг өгөөд тэрээр Кристен Аужер гэх хип хоп болон техно хөгжмийн клубт 2 цаг гаруй суусан байна. Тэрбээр гэрлэлт миний бодож байснаас илүү гайхалтай сайхан байна гэжээ. Мариа болон Канон хоёр саяхан өөрсдийнхөө хамтран дуулсан баяртай гэх дуунд клип хийлгэж байгаа юм байна. Entertainment News урлагийн мэдээллийн хөтөлбөрийн энэ удаагийн дугаар үгээр өндөрлөж байна. Бидний бэлтгэсэн мэдээлэлд анхаарлаа хандуулсан та бүхэнд баярлалаа. Баяртай.